засгийн газар олонхын бүлэг энэ ашигт малтлалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг юм явган зал хэрэглээдүүдийг хүрчлээ. Анх засгийн газраас ашигт малтлалын тухай хуулийг өргөн барьсны ард дээр Батнайрамдал нарын гишүүд бас шүглүүлээгээд тодорхой асуудал дэвшүүлсэний дараа олонхын бүлэг энэ зэсийн амнааттай холбоотой асуудлаа татаж аваад хуулиа явуулъя гэж ярьсан. Тэгээд явцын дунд энэ хэлц хэсгийг яг энэ үндсэн дээр дэмжиж ингээд явуулсны ард дээр анхны хилцүүлэг дээрээ болохоор 3 жилээр хойшлуулах заалт оруулж ирсэн. За тэгээд тэр дэмжигдээд явсан. Гэтэл өнөөдөр олонхын бүлгийн 6 гишүүн нь энэ 3 жилээр зэсийн амнаатыг хойшлуулах асуудал дээр зарчмын зөрүүтэй санал дахиад оруулаад ирлээ. Тэгэхээр миний асуулт юу вэ гэхлээр ер нь энэ засгийн газрын байр суурь энэ зэсийн амнаат дээр яг ямар байгаа юм бэ? Та нар яг нэг тодорхой юм хэлээтгэж засгийн газар бөгөөд олонхын бүлэг. Тэгээ одоо ингээд бид нарыг ингээд нэг юм удаа дараалал ингээд нэг хэлж байгаа ярьж байгаа юм нь өөрчлөгдөөд тэгээд ингээд хөтлөөд яваад ах юм. Тэгээ нэг нэгдсэн нэг байр суурь тодорхойлж болдгоо юм уу? Энэ ашигт малтлалын тухай хууль чи Монголын эдийн засгийн одоо барс нэг суур харилцааг зохицуулж байгаа хууль шүү дээ. Тэр энэ дээр бид нар нэгдсэн ойлголттой баймаар байна. Тэгэл энэ наадамд өгчөөхэд ингээд юм ороо босгоо цагаар чуулган хаах болцсон энэ төр гэл одоо чуулга уралжих хойгуур манай байнгын хороо уралдаж штэ ингэж болохгүй штэ. За хоёрдугаарт өчигдөр засгийн газар том мэдээлэл хийлээ. За улсын хурал ямар ч мэдээлэл байхгүй суучлаа. Тэгээд нөө хэвлэлийн мэдээллээс одоо ингээд нөө юм PR хийж байгаа мэдээллээс энэ оюутлогоотой хийж байгаа хэлцээрийг бид нар сонсож штэ. Тэгэхээр улсын хурлын бодлого бол маш тодорхой 120 дугаар тогтоолоороо гарсан штэ. 120 дугаар тогтоол батлагдаад одоо хагас жил болчихлоо. Гэтэл та бүхэн болохоор их хурал дээр ирээд ямар ч зүйл ярихгүй хэрнээ шууд юу юугүй хэвлэл рүү гарах юм. За тэгээд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулсан гэж байна. За манай 120 дугаар тогтоол дээр энэ асуудал яригт маш тодорхой туссан. Хэн шалах түр хорооны сонсгол дээр энэ асуудал маш тодорхой яригдсан. За үүнтэй холбоотой хэд хэдэн асуудал байна. Асуулт байна. Хэн шалах түр хорооны сонсгол дээр 24 оны эцсийн байдлаар оюутлогын хувьцаат компани нийт зээлийн үлдэгдэл 18.7 тэрбум $, гэж зарлагдсан. Үүний 5.2 тэрбум $, нь хуримтлагдсан зээлийн хүү. За яг одоогийн байдлаар оюутлогын ХК-гийн зээлийн үлдэгт хэд байгаа вэ? За энэ хуримтлагдсан зээлийн хүүгээ ер нь бид нар яахаар болсон бэ? Та бүхний хэлцээрийн үр дүнд. За хоёрдугаарт энэ хувь нийлүүлэгчдийн гэрээнд эсвэл хөрөнгө оруулалтын гэрээнд ер нь ямар өөрчлөлтүүд орохоор яригдсан юм бэ? Бид нар нөгөө нэг юм та нарын хэвлэлийн мэдээлэл байгаа дээ шүү дээ. Тэгээ энэ ер нь өөрчлөлтүүд чи хизээ орох юм бэ? За тэгээд сая Очирбат гишүүн ч хэллээ. Ер нь бол та бүхэн өчигдөр зарласан энэ мэдээлэлээ наадмын өмнө нэг юм сайн мэдээ дуулгах, наадмын өмнө нэг юм оноо авахын тулд онтрэгийн асуудлыг араар нь наймаалтсан юм биш үү гэдэг болгоомжлол хүн болгонд байна. За биднэрт ямар ч тийм хэвлэлийн жаргалан гишүүний минутыг өгье. Биднэрт ямар ч засгийн газраас албан ёсны бичиг цаасаар юм ирээгүй зүгээр нэг юм хэвлэлээр явсан мэдээг л харсан байгаа шүү дээ. Гэтэл Rio Tinto компани өчигдөр өөрийнхөө вебсайтн дээр хэвлэлийн мэдээ тавьчиж хамгийн ихний параграф нь Монгол улсын засгийн газартай бид онтрэгийн төслийг урагшлуулах талаар тодорхой үр дүнд хүрлээгээ бичсэн байх юм. Гэтэл та нар өөр юм яриад байх юм. Бид нар хартахаас өөр яах юм бэ? Энэ 120 дугаар тогтоол дээр бид нар онтрэ бол оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй. Энд бол тусдаа хилцэл хийгднэ гэдгийг бол маш тодорхой болгоцсон. Монгол улсын одоо Монголын талын байр суурь бол маш ойлгомжтой байгаа гэж бодож байгаа. Улсын хурал, засгийн газар, тэгээд олон нийт нийгэм тий. Тэгэхээр бид нар бол монголчууд энэ талтай нэг талтай гарцсан шүү дээ. Гэтэл та нар ингээд ийм нөгөө ойлгомжтой мэдээлэл өгөхгүй байгаа учраас ийм хардтал сэрдэлт яа харахгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ хардтал сэрдэлтэндээ нэг мөр цэг тавихгүй бол бид нар ийм байдлаар энэ хуулийн чинь бол баталж болохгүй гэсэн байр суурьтай байна. За дамжин нэмсэд хариулъя. За жаргалан гишүүн яг хоёр тустай ямиг холиод нэгийг нь нөгөөгөр нь барьцаалагч одоо ямар утгатай бол би мэдэхгүй байна. Ашигт малтмлын хууль энэ гэрээнүүдтэй нэг хамаатай ч юм алгал байна л да. Зүгээр яг би танд хэлье. Та бүхэн маань ажиллаад улсын хурлын 120 дугаар тогтоол гаргаад тэрний уралд 103 дугаар тогтоолыг гаргацсан. Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлаа хийгээл явж байгаа. Яг хэрэгжүүлээд явж байна. Нэг үрээр нь. Би таны үгийг давтъя. Оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээнд онтрэ хамаарахгүй. Энэ бол Монгол Улсын засгийн газрын байр суурь. Тусдаа гэрээ. Тусдаа гэрээ. Энийг айгу та бас хийхгүй жиж болно. Явуулахгүй жиж болно.
Энэ бол цэвэр их хурлын бүрэн эрхийн асуудал. Нэг, хоёрдугаарт энэ нууж хаах юм юу ч байхгүй. Яг гэвэл бүх юм их хурлаар шийдэгдэн шүү дээ. Та бүгдийн шийдвэрээр шийдэгдэнэ. Нуугдах юм юу ч байхгүй. Хинч чамлалт өгөөгүй. Хилцээрээ эхлүүлээ л гэсэн. Тэгэл бол өөр юм байхгүй. Хилцээ. Өөр юм байхгүй. Энийг бас ойлгоорой гэж хүсье. За, юуны хувьд бол амнааттай холбоотой асуудал дээр бол одоо засгийн газар одоо энэ олонхын бүлгээс өгсөн шийдвэрийг дагж байгаа. Олонхын бүлэг бол амнаатыг, зэсийн амнаатыг хойшлуул гэдэг чиглэл өгсөн. Бид томьёолоод та бүгдийнхээ одоо санал хураалтаар 3 жилээр хойшлуулад 2029 оны 1 сарын 1 гэдгээр явахаар шийдсэн байгаа. Одоо их хурал дээр ч дэмжигдсэн нэгдүгээр хэлцүүлэг төр. Тэгэхээр одоо бол байр суурь их тодорхой байхгүй юу? Энд чинь ардын намын тэргүүлж байгаа засгийн газар, ардын намын тэргүүлж байгаа засгийн газар, ардын намын бүлгийнхаа шийдвэрийг дагна. Өөр гарцгүй. Засгийн газрын байр суурь бол энэ шийдвэрээр л явна. 2029 оны 1 сарын 1 гэхэд хүртэл зэсийн амнаатыг хөдлөхгүй гэдэг ийм шийдвэртэй байна.